бичлэгтэй тавтаа морил. Сэмэцгэнүү за та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийнхаа бичлэгээр би маш нэгэн сонирхолтой сэдвийг сонгон авсан байгаа. За энэ юуны талаар вэ гэх юм бол бүгдээрээ Америкийн нэгдсэн улсад хэрхэн ажилд орох талаар, мөн ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх талаар, юу хэрэг болдог, мөн OPT card буюу ажиллах эрхээ авахын тулд юу хэрэг болдог, ямар төлөвлөгөөтэй ажиллах ёстой, ер нь яг юу бүгдээрээ мэдэж авах ёстой те. Энэ бүхний талаар өнөөдөр суралцах болно. За тэгээд би чинь ерөнхийдөө ингээд ажил хайгаал бас ийм юм зөндөө олон удаа судалсан. За тэгээд энэ судалсан, мэдсэн, сурсан бүх зүйлээ би ингээд та бүхэндээ хуваах гад ингээд яг одоо энэ сууж байна. За бүгдээрээ хамгийн түрүүнд юу яач? Хэрвээ үнэхээр та яг одоо ажил хайж байгаа, эсвэл ингээд сургуулаа төгсөж байгаа, ажил хайх гэж эхэлж байгаа, OPT card буюу ажиллах эрхэндээ apply хийж эхлэж байгаа бол урталтаа яг одоо үзэг цаастаа суугаараа. За би энэ айгүй их ингээд мэдээлэл ингээд цацах болно шүү. За хамгийн түрүүнд за би өөрийнхөө талаар ингээд товч ерөнхийдөө хэлчих хэрхэн би ажилд орсон, хэрхэн OPT-д apply хийсэн те. За тэгээ өөрийнхөө ингээд туршлагаас хуваалцаж байгаа учраас надад юу тохиолдсон, өөртөө юу тохиолдсон, би юун дээр алдсан, юун дээр орсон, би ямар төлөвлөгөөтэй ажилласан гэд энэ бүгдийг ингээд та бүхэндээ хэлэх болно. За тэгээд эндээс авахыг аваад хаяхаа хайна зү те. За 2019 оны 5 сар би сургуулаа төгссөн. Гэхдээ 5 сар төгсгөөс өмнө би 2 сараас эхэлж би OPT буюу ажиллах эрхийнхаа картанд ингээд apply хийгээд бичиг баримтуудаа материалуудаа цуглуулж эхэлсэн. За тэгээд OPT-ийн яг юу гэсэн үг юм бэ гэх юм бол optional practical training. Энэ нь болохоор над шиг одоо ингээд гадаадд сурж байгаа гадаад оюутнуудад 1 жилийн ажиллах эрх өгдөг. За ийм карт байгаа. За тэгээд ерөнхийдөө сурагч нарт гадаад оюутнуудад ажиллах ямар 3 төрлийн эрх байдаг вэ гэх юм бол хамгийн түрүүнд та сургууль дээрээ ирчээд сургууль дээрээ ажиллах боломж байдаг. Сургуулаас гадна биш. Яг гэх юм бол оюутнууд сургуулаас гадуур ажиллах хориотой байдаг. За хоёр дахь арга нь гэх юм бол хэрвээ 2 жил коллеж, 2 жил university хийж байгаа бол энэ хоёрынхоо дундуур CPT буюу бас нэгэн ажиллах гэтэйгээр 1 жил ажиллаж болдог. За тэгээд 3 дахь арга нь гэх юм бол 4 жилээ ингээд дуусгасныхаа дараа одоо над шиг бакалаврынхаа зэргийг авсныхаа дараа OPT буюу за бас нэгэн ажиллах эрхийг аваад ингэж ажиллаж болдог байгаа. Магадгүй ингэж болж байна тийм хэрвээ 2 жил коллежид явчаад дунд нь CPT хийчээд тэрнийхээ дараагийн 2 жилд нь university хийчээд тэрнийхээ дараа OPT бас хийж болно ингээд багцлаад. Тэгэх юм бол нийт одоо Америкийн нэгдсэн улсад та бүхэн 6 жил байна гэсэн үг. За тэгээд OPT-д хэрхэн apply хийх юм бэ гэх юм бол үүнийхээ талаар одоо хэрхэн мэдээлэл авах юм бэ гэх юм бол шүү дээ. Танаа одоо сурж байгаа сургууль байгаа шүү дээ. Тэр сургуулийнхаа international office буюу гадаад оюутнуудыг хариуцсан тийм салбар байгаа. За тэр салбараас чинь танд мэдээлэл ирэх ёстой имэйлээр. Хэрвээ та ингээд OPT хийхийг хүсэж байгаа юм бол эртнээс ингээд apply хийнэ гэдэг юм уу те. Эсвэл deadline дуусах хугацаа, application авах хугацаа, дуусах хугацаа гэж байгаа. За тэр хооронд нь ерөнхийдөө ажлуудаа амжуулаад тэгээд эртнээс ер нь ингээд юмнуудаа бүрдүүлээд өгж явах нь сайн байт юм билээ. Тэгээд дундуур нь ямар ч проблем, ямар ч асуудал гарч ирэх бүгдээр мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор юм одоо ингээд цагаас нь хоошоо биш ер нь жоохон цагийн эртэт нь юмаа хийж гарч ирэх проблем саадуудыг давж авчаад тэгээд дараагийнхаа юмд ингээд иш төгсөн дээр юм болов уу гэж би бодож байна. За би болохоор 2 сарын 1-нд яг түрүүнийхээ хэлсэн шиг бүх юмнуудаа бэлтгэсэн байж байгаа 2 сарын 1-нд нь аппликейшнуудыг өргөдлүүдийг авч эхлэнгүүт нь би бол хамгийн түрүүнд очиод өгсөн байгаа. Би тэгэл юмд бас хоцрохыг айгүй хүсдэггүй. За тэгээд энэ ямар материал бүрдүүлэх талаар тэр international office буюу гадаад сурагч нарыг хариуцсан тэр салбар нь ингээд цаанаасаа хилээд өчтөг. За ийм материалуудыг авчираад одоо жишээ нь цээж сурагч юм уу те пассвортынхаа копиг авчираад тэгээ өөр одоо ийм формуудыг бүгэлгээ цаанаас ч өгдөг байгаа. За тэр хэлсэн бүх бичиг баримтуудыг бүглөөд дээрээс нь та бүхэн одоо энэ ажиллах эрхтэй мөнгө төлдөг. Нэг удаагийн мөнгө төлдөг. Тэр нь болохоор нэг хүний 410 доллар гэдэг. За тэгээд зөвхөн бич биш ер нь бусад бүх оюутнууд таач биш те бүх хүмүүс угаасаа одоо ажиллах эрхтэй мөнгө төлдөг. Угаасаа л төлдөг цаанаасаа. Тийм учраас ингээд энэ өвөл ясны дагаад бас төлөх хэрэгтэй. За тэгээд 410 долларын чекээ бичиж өгөөд бүх чиг баримтуудаа бүрдүүлээд 2 сард явуулсан байгаа те. За тэгээд угаасаа аппликейшн дээр яг хизээ өөрийнхөө ажиллах эрхийг авмаар байна. Хэдэн сараас эхэлж аваад хизээ дуусгамаар байна гэдэг энэ сонголтод угаасаа таны гарт за та үүн дээрээ маш ухаантай хандах хэрэгтэй. Яагаад гэх юм бол ингэдэг байхгүй. Энэ болохоор надад тохиолдсон зүйл заяа.
би нэг юм одоо би цаг хугацаан дээр жоохон буруу алдагдaltaа өөрийгөө тооцсон. Би 2 сард өгөөд би 6 сард өөрийнхөө ажлын эрхийг авна гэж бодсон байхгүй юу. Тэгээ яг хоо ингээд 2 сар төгчгөр чинь энэ ажлын эрх чинь дор хаяж 3 сар process хийдэг, 3 сар хүлээгддэг. Тэгэхээр би ингээд 5 сар төрчөнгүүд за 5-6 сарын хооронд юу ихвтэй гэж бодонгуудаа би 6 сар давна гэж бодчихгүй юу. 2-6 сар хүртэл би 4 сард ингээд ажиллаа хагаад өөрийгөө болгочихно гэж бодсон. Гэтэ яг үүндээ миний бодсон шиг бол болоогүй. Ягаад гэх юм бол тэр ажил хайх нөхцөл, тэр ажлын бэлтгэл, одоо тэр ажлын ярилцлага гэд энэ бүх зүйлүүд бүр миний бодсноос их хугацаа авсан. Тэгээ дээрэс нь би ингээд Сант-Луисээс өөр газар руу нүүж байгаа болохоор тэр нь ч гэсэн бүр маш их хугацаа авсан. Би тэгээд ерөнхийдөө бол 2 сарын өөрийн цагийг ер нь алдсан гэж хэлж болно. 2 сар гэдэг чинь маш их зүйл шүү дээ. Тэгэхээр би та бүхнийг яг яаж юмнуудаа сонгох хэрэгтэй гэх юм бол бас хитрхи хойно өөрийнхөө картыг захиалаад хэрэггүй, ажиллах хэрэгээ захиалаад хэрэггүй. Та хэрвээ ингээд 2 сард байж байгаа бол дор хаяж тэрийгэ 5 сарын дараа картаа авах ийм нөхцөл байдалтайгаар одоо тэрийгэ төлөвлөл хамаагүй дээр юм болов уу гэж бодсон. Хэрвээ та ингээд өмнө нь internship буюу дадлага хийж исэн, эсвэл ингээд хаана ажиллахаа мэдж байгаа, ямар компанид apply хийхээ мэдж байгаа, үүнийг мэдж байгаа зүгээр just go for it. Гэтэ ерөнхийдөө бол угаасаа л 3 сар хүлээгдэх учраас та 3 сар хүлээн. За би чинь тэгээд 2 сард байлаа 5 сард төгсөн 5 сараас одоо 1 сар тэгээд ажиллаа хагаад би ингээд болгочихно гэж бодсон ч гэхдээ миний бодсон шиг болоогүй. Тийм учраас ер нь өөртөө at least хамгийн багтаа 5-аас 6 сар өгж явах хамаагүй дээр юм билээ шүү. Ингээд ажлын карт ингээд хүлээгдэж байгаа тийм үү. За тэгээд хүлээгдэж байгаа хугацаанд одоо бүгдээрээ Америкийн нэгдсэн улсад хэрхэн ажилд орох, хэрхэн ажил хайх, одоо яг өөртөө яг ямар зөв ажлыг хайх вэ энэ бүхний талаар суралцъя. Миний сурсан зүйл гэх юм бол штэ. Мэдээж хамгийн түрүүнд маш strong, айгүй professional мэрэгжлийн resume бэлдэх хэрэгтэй. CV. Тэгээд энэ юу юм бэ гэх юм бол одоо таны өөрийн одоо өмнө нь ажиллаж исэн ер нь таны тухай товч бизнес мэдээлэл гэсэн үг. Товч мэдээлэл гэдээ ойлгочих. Би ийм мэрэгчлэр төгсөн ийм зүйл хайж байгаа. За миний одоо чадварууд ийм байна. Миний мэрэгжлийн чадварууд ийм байна. Тэгэнгүүтээ миний өмнө нь хийж исэн experience, миний туршлагууд ийм байна. За тэгээд одоо ер нь таны мэрэгжлийн чадваруудыг одоо тийм харуулж байгаа CV гэдэг юм байгаа. Professional CV бэлдэх хэрэгтэй. Энийг болохоор яг бас хүмүүсийн бас ганц хоёр тусламжтайгаар бэлдвэл дээр юм болов уу гэж бодож байна. Би ингээд сургууль дээрээ очиод нөө career center дээрээ очиод амар гоё resume дээр бичиж мичээл тэрийг харуулаад засуулаад тэгэл тэрийг амар гоё юм гэж бодсон чинь яг үндэ үгүй мөлий. Би тэгээд яг бас хиннээр өөрийнхөө одоо тэгээ энэ ажлын товч танилцуулга засуулсан байх гэх юм бол том компанид ажилладаг одоо надаас ахмад те юмыг арай мэддэг, наатай цаантайг мэддэг болсон мэрэгжлийн тиймэрхүү хүмүүсээр ингээд агаа энэ та миний резюмегийн те ажлын товч танилцуулгыг хараад өгөөч гэж гуйж агаар бас ингээд засуулдаг байсан. Миний туулах зүйлүүдийг туулчихсан, юмаас наатай цаантай мэддэг болчихсон, энийг нь хийвэл ингэдгийг, энийг нь тавихгүй бол ингэдгийг, бичүүл ингэдгийг ингээд иймэрхүү хүмүүсээс би айгүйх тусалцаа авсан. Тэр тусалцаа үзүүлсэн хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд араас нь cover letter бичин заяа. За энэ cover letter дээр юу бичих юм бэ гэх юм бол гэхдээ энэ компани яг яагаад надад хэрэгтэй? Би одоо ийм чадвартай байгаа, ийм чадвартай учраас надад яг одоо энэ ажлын байр ингэж надтай зогцож байна тий. Надад таарж байгаа учраас ингэж байгаа гэсэн ийм cover letter бас байх хэвээр. Тэгээд ингээд сургуулийнхаа career center руу очиж угаасаа бүгд cover letter яаж бичих вэ, resume яаж бичих вэ гэдэг ингээд та бүхэнд анхан шатны мэдлэгийг угаасаа өгөх болно. Тийм болохоор сургуулийнхаа хүмүүстэй эхлээд сайн ажиллаараа дараа нь өөрөө ингээд өөртөө цаг гаргаад тэдрийг ингээд гоё засаад хийж болно тийм ээ. За ажил хайхад би та бүхэнд ерөөсөө 3 вебсайтыг санал болгон заяа. Миний айгуу сайн хэрэгэлдэг, мөн хүмүүс айгуу хэрэгэлдэг. Тэгээ дээрэс нь үр дүнтэй 3 сайт хэрэглэнэ. Тэгээ хамгийн ихнийх нь болохоор LinkedIn. LinkedIn бол номер 1. За хоёр дахь нь Indeed гэж байгаа заяа. Гурав дахь нь Glassdoor гэд. За энэ 3 вебсайтыг би та бүхэнд санал болгож байна. Энэ 3 вебсайт дээр та өөрийгөө бүртгүүлээд маш strong айгуу сайн профайлыг үүсгэх хэрэгтэй. Яагаад вэ гэх юм бол одоо энэ 3 вебсайт дээр таныг хүмүүс хараад ажлын санал явуулдаг байхгүй юу? Тэгэхээр заавал өөрөө юм болгоно руу apply хийгээд те ингээд хариу хүлээгээд суухаас илүүтэйгээр анхандаа бүртгүүлэхдээ маш сайн ингээд профайлаа хийгээд одоо миний нэрийг энэ тэр гэдэг би мэрэгжилтэй. Тэгэнгүүтээ ийм зүйл сонирхдаг. Одоо ийм хайж байгаа тий. Миний өмнө нь хийж исэн, ажиллаж исэн туршлагууд энэ байна. Миний чадварууд энэ байна гэсэн ийм гоё ингээд профайл өөрийнхөө талаар юмнуудаа ингээд нийтлэг бичээд тэгээ зүгээр имэйлээ үлдээчих. Ийм зүйлүүдийг хийх юм бол
та бас ингээд зөвхөн өөрөө ажилд apply хийгээд хүлээхээс илүүтэйгээр ажлын хүмүүс чинь тань руу бас холбогдоод та ингээ манай компанид хүрээд ирээчээ. За ингээд бүгдээрээ интервью хийя гэж сонирхсон хүмүүс бол маш их бичнэ. Тийм учраас энэ гурван вебсайт дээр strong profile үүсгэх нь маш чухал шүү. Хоёр дахь нь болохоор Indeed дээр бүгдээрээ яг юу гэх юм бол бас хүмүүстэй харилцаа холбоо үүсгэхэд маш чухал. Би одоо ингээд саяхан шинээр ажилд орсон ажлаа би энэ Indeed дээрээс олсон байхгүй. Тэгээд Indeed дээр байсан нэг хүн над руу бичээд миний профайлыг хараад над руу өөрөө холбогдож эхэлсэн. Тэгжиж би ингээд шинэ ажлаа авсан. Тийм учраас заавал ингээд шинэ ирж байгаа opportunity буюу өөртөө ирж байгаа боломжуудыг хүлээхээс илүүтэйгээр өөртөө эхлээд ингээд юм зай гаргаад өгчөхөд зөв орон зайгаа бүрдүүлээд өгөх юм бол бас танд боломжууд маш их ирдэг байгаа. За тэгээд гурав дахь нь болохоор Glassdoor гэсэн. Энэ Glassdoor дээр бүгдээрээ юу хийм бэ гэх юм бол яг ажил хайж болж байна. Гэтэ ажил хайх яг энэ зүйлүүдийг би эхний хоёр вебсайтад айгүй итгэдэг. Тэгээ энэ хоёр дээрээс айгүй хайдаг. Тэгээ гурав дахь нь Glassdoor дээр би хийхдээ ер нь ажлынхаа интервью буюу ажлынхаа ярилцлагуудыг айгүй хардаг. Энд дээр дандаа ингээд амьд яг ярилцлаганд орсон яг жинхэнэ хүмүүсийн бодит юунууд нь байдаг байхгүй юу? Түүхүүд нь байдаг. Одоо энэ ажлын байр нөхөр надаас ийм асуулт асуусан. Ийм асуултанд ингэж хариулах хэрэгтэй гэсэн хүмүүсийн жижигхэн ингээд тусалж байгаа типүүд нь байдаг. Тэгээд ер нь Glassdoor айгүй хэрэг болсон. Надад ажлын ярилцлагандаа бэлтэж байхад. За тэгээд яагаад энэ гурван вебсайтыг би та бүхэнд санал болгож байгаа юм бэ гэх юм бол ингэдэг штэ. Хүмүүс ингээл за жишээ нь те Amazon компанид бүгдээ ажилд ороход өөрийнхөө профайлыг хийжэл, resume-гаа бэлжэл, cover letter те бүх юм is ready. Бүгд билээ. Вебсайт руу н орлоо ажлуудаа явууллаа. Apply хийлээ. Тэгэл хүлээгээ судаг те. Тэг хүлээхээс өөр юу ч хийж чаддаггүй үстэй. Гэтэ яг үндэ тэгээд миний resume хийсэн application өргөдлөө тэр хүмүүс дээр очиж байгаа ч юм билүү, гүү ч юм билүү. За би ингээд ер нь вебсайтт нь л apply хийсэн болохоос биш яг тэр сонирхоод байгаа ажлын байруудын тэр менежерүүд нь тэг харж байгаа ч юм билүү, гүү ч юм билүү бүгдээрээ мэдгүй штэ. Тэгээд яагаад би энэ бүхнийг ингээд та бүхэнд хэлээд байна гэх юм бол ингэдэг гинэ. Зөвхөн ингээд Amazon биш бүх энэ ажлын вебсайтуудад байна штэ нэг тийм систем байдаг гинэ. Энэ системн дээр нь угаасаа тохиргоо оруулцдаг гинэ. Одоо жишээ нь би энэ ажлын байран дээр одоо ганцаараа ажиллах чадвартай, олон хийхтэй, асуудлыг ганцаараа шийдэх чадвартай ийм хүмүүсийг хайж гинэ гэд ингээд тийм тохиргоог нь оруулцдаг гинэ. За тэгээд таны resume-г тэр вебсайт руу нь явлаа тэр систем рүү нь орлоо тий. Хэрвээ тэр хүнийх нь бичсэн юмтай match ингээд тохирч чадахгүй байх юм бол тэгэл таны resume тийшээгээ явахгүй тэр менежер нь харахчгүй. Ийм систем байдаг учраас ажилд авч байгаа менежер чинь таны илгээж байгаа бүх зүйлүүдийг харж ийн гэж битгий бодорой. Тийм учраас ингээд яг хэлээд байгаа шүү дээ. Би нэг юмд apply хийжээд хүлээгээд байхаас илүүтэйгээр одоо өөртөө open team space, opportunity open space үүсгээд тэг бүхэл талаар ерөөсөө та оролдож try хийж үзэх хэрэгтэй. За тэгээд энэ менежерүүдээ ер нь өөрийнхөө ажлынхаа товч танилцуулга, өөрийнхөө аппликейшнийг энэ өргөдлөө яг яаж тэгээ нөөрэс яаж энэ хүн одоо энэ хүмүүст харуулах вэ гэх юм бол би танд хоёр арга зааж өгье заяа. Энэ талаар ерөнхийдөө аягүй их судалсан л да. Би ингээл өмнө нь баахан ажлууд руу ингээл тэ компьютер дээр юм ингээл зөв юм руу ч apply хийгээд байгаа нь мэддэхгүй тэрийгээл хүлээгээд ингээл өөрийгөө шаналгаа за хурдан хараа үрээсээ ингээд амар нэг хэсэг юу нэ айгуу тэгж залбир судаг байсан. Тэгэнгүүтээ ингээд нэг өдөр ойлгосон байхгүй амар нэг сар мар хүлээсний хайц надад ямар ч ажлаас хариу ирээгүй зөө. Тэгэл тав чигчв чимээгүй. Тэгээ би бодсаахгүй. За энэ ч би нэг л буруу арга хэрэглээд байна да. Дахиад нэг өөр аргаар үзьгээд би интернетээс юу ямар хуу аргууд байдаг. Одоо хэрхэн өөрийнхөө тэр өргөдлүүдийг тэр менежерүүдэд харуулах ч юм уу те. Тиймэрхүү одоо аргуудыг судалж эхэлсэн. Тэгээ бас ганц хоёр мэддэг ах ихчээсээ асууж эхэлсэн. Тэгээд хоёр арга надад айгүй таалагдсан. Ер нь энэ хоёр арга нь угаасаа бүтдэг хоёр арга заяа. Бүр үнэхээр бүтдэг хоёр арга. Зүгээр жоохон л зориг хэрэгтэй. Тэгээд хүнээс ичиж зовдөг хүн байх юм бол жоохон магадгүй өөрт нь чаленжинг гэж болох юм тий. Гэхдээ би нэг амар тийм биш болохоор тэгээд ер нь anyways. За эхний арга нь болохоор одоо тэр компанид ажилладаг хүнтэй холбогдоод Монгол хүн байх юм бол бүр сайн штэ холбогдоод өөрийгөө refer хийлгүүлж байгаа заяа. Энэ refer нь юу гэж байгаа юм бэ гэх юм бол тэр тэнд ажилладаг хүнээрээ өөрийгөө hiring manager руу ингээд
resume эдрийн бүгднийг явуулж байгаа гэсэн. Тэгэхээр та заавал ингээд вебсайтн дээр apply хийгээл тэр систем дээр бла 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 энэ бүх зүйлийг хүлээгээд авах шаардлагагүй. Тэр компанид ажилладаг хин нэгнийг таньж авах юм бол өөдөөс нь ингээд гоё илтгэр гуйчихлаа шүү дээ. Тэгээд таньж мэдхгүйсэн шүү тэгэл хамаагүй. Өө сайн мэн үү би ингээд тэ танай компанид ажиллаж байгааг хүсэж байгаа маа хэрвээ боломжтой бол миний resume-г аваад та ингээд намайг на компанид refer хийгээд өгөөч тэ hiring manager-т ингээд миний resume-г явуулаад өгөөч. Boom. Нэг л юм. Тэгээ ихэнхдээ ерөнхийдөө та ингээд за энэ ч одоо арайш намайг ингэхгүй байхтай, за арайш намайг танихгүй юм шиг тэгэхгүй байхтай гэх ерөөсөө тэгж бодох хэрэггүй. Ингээд энэ компанид ажилладаг даалгавар энэ гадаадд байгаа одоо тэгээ манай монголчууд маань бүр маш positive, эерэг тэгээд нэг нэгэндээ туслах хүсэл эренцэлтэй тийм хүмүүс байдаг. Тийм учраас та өөрөө л санаа зовхгүй бол тэр хүмүүс ерөнхийдөө танд туслахад маш бэлэн байдаг. Би ингээд 2-3 хүмүүсээр өөрийгөө тэгээд refer хийх гэсэн. Яаж энэ хүмүүсийг олох юм бэ гэх юм бол та зүгээр Facebook дээр те зүгээр ямар нэгэн компанийнхаа одоо чинь Amazon ч юм уу Microsoft ч юм уу те тэр компанийнхаа нэрийг бичээд за тэгэл people дээр нь дараал тэгээд тэнд ямар монгол хүмүүсээ те эндээс нь харж байгаа тэгээд мессеж бичдэг гэсэн үү add friend хийдэг гэсэн үү it's your choice та ямар зөв замаар тэр хүмүүстэй approach хийж зөв тайлбарлаж өгч энэ бүхэн ерөөсөө л танаас шалтгаална. За нэг ийм арга байна. За тэгээ хоёр дахь нь болохоор миний түрүүний хэлээдсэн LinkedIn, Indeed хоёр дээр энэ хоёр дээр нь харилцаа холбоо үүсгэнэ гэдэг байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан одоо энэ хоёр вебсайтн дээр та өөрийнхөө профайл бүх зүйлүүдийг болгочоо та хүмүүстэйгээ connection үүсгэж эхэлнэ. За тэгээд ажиллах одоо хүсэлтэй байгаа компанийнхаа нэрийг бичээд тэгээ people дээр нь дараад тэгээд ингээд connect гэж явчих заяа. Тэгээд ингээд тэр дундаас нь харж байгаа тэгээ хин hiring manager юм те гадаад хүн байсан ч хамаагүй тэгээд угаасаа тэгээд суралцчихлаа байгаа хүн. Ерөнхийдөө Facebook-ээр ярих юм бол add friend хийж ин л гээд ойлгочих. Тэгээд тэр дунд нь ингээд тэр хүмүүстэй хэрхэн одоо холбоо байх уу те тэр email нь байдаг. Тэрүүн тэгээд ингээд юм бичгээд хангалттай. Хэрвээ та үнэхээр одоо энэ вебсайтууд дээр гоё профайлтай өөрийгөө маш зүгээр илэрхийлсэн те одоо бүх чадваруудаа бичсэн байх юм бол тэр хүмүүс бол танд туслахад маш баяртай байх болно. Гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ ажлын товч танилцуулгыг менежерүүд нэг тэгж амар удаан хараад байдаггүй. Эсвэл нэг 2-10 секунд хардаг нэг хүний CV, нэг хүний ажлын товч танилцуулга гараад ирлээ. Хамгийн түрүүнд ингээд харлаа. За ингээд энэ хүмүүс юу хийх чадвартай. За ийм мэрэгжилтэй байна. За ингээд ийм ажлын туршлагууд байна. Болоо энэ хүн энэ ажил зөв үү? Одоо тохирохгүй юу? Зүгээр 10 секундын дотор ингээд болоо. Тийм учраас би та бүхнийг хамгийн түрүүнд professional мэрэгжлийн товч танилцуулгыг бэлтгэх маш чухал шүү гэж хэлээд байгаа юм тэр ахгүй юу. Зүгээр л энэ дундаас тань гэхдээ худлаа юм бичиж болохгүй. Одоо би чинь хааруул сургуульд явсан. Би ингэсэн. Би ийм хэл мэддэг. Ерөөсөө тэгээд юу яаж болохгүй. Худлаа яаж болохгүй. Угаасаа дараа нь ажлын ярилцлаганд орохдоо таны resume-г харж агаад бүм алийн үнээсээ алийн худлаа байсан бүгдийг мэднэ. Ажлын ярилцлагандаа хэрхэн бэлтгэх вэ талаар ярилцъя. За ажлын ярилцлагандаа бэлтгэхэд би та бүхэнд хэлсэндээ Glassdoor гэд энэ вебсайтыг ашиглавал ерөнхийдөө боломжтой. Гэхдээ энэ вебсайтыг ашиглахаас өмнө ерөөсөө тааштай одоо нэг ямар нэгэн doc дээр ч юм уу Microsoft Office дээр хэдхэн асуулт нь мэрэгжлийн хариулт асуучих хэрэгтэй. За ямар асуултууд байдаг вэ гэх юм бол нэгдүгээр introduce yourself буюу өөрийгөө танилцуулаач. За энэ асуултан дээр байна. Гэхдээ бизнесийн үүднээс ингээд my name is in би ийм юм хийх туфта my hobby is ийм юм биш заяа. Хүмүүс хамгийн түрүүнд hiring manager танд бүхэндээ орж ирэл хамгийн түрүүнд өөдөөс чи юу асуудаг гэх юм бол okay introduce yourself өөрийгөө танилцуулаач гэд ингэж хэлдэг. За энэ дундаас яг юу хараад байгаа юм бэ гэх юм бол өмнөх experience буюу өмнөх туршлагуудыг чинь яг ингээд бизнес талаасаа яг өөрийгөө та хэрхэн танилцуулж чадах вэ? Тэр зүйлийг харах гээд байгаа. Би одоо чинь миний нэр Ганс Үхийн Гай Эрдэнэ гэдэг би ингээд 2019 оны 5 сард бакалаврынхаа зэрэгээ аваад өгсөн. Би өмнө нь ийм ажлууд хийжсэн. Миний чадварууд гэх юм бол ийм юмнууд хийж чадна. Би одоо чинь customer service-ийн 4 жилийн чадвартай. За тэгэнгүүтээ би хүмүүстэй ярилцахтаа сайн. Би ингээд oral presentation тавихтаа сайн чадвартай байдаг. Зүгээр л энэ бизнес талаасаа өөрийгөө хэрхэн тайлбарлаж байгааг чинь ер нь харах гад байдаг. Тэгээд амар олон юм нушаад хэрэггүй. Ерөөсө 2-3 минутын дотор би айгүй responsible, energetic, curious би ингээд шинэ юм сурахад айгүй их дуртай. Би чадахгүй байсан ч ингээд чаддаг юм шиг хийж чаддаг. Шинэ юм сураад ингээд надад ямар нэгэн чаленжийн зүйл гарч ирлээ гэхэд би арагшаа биш. Би урагшаа алхдаг ч гэдэг юм уу те. Зүгээр иймэрхүү зүйлүүдийг хилээд ер нь ингээд айгүй тийм
inspirational юм байх хэрэгтэй. Сонгочод байгаа position байгаа шүү дээ. Одоо тэр яг ажлын ажил юм да. За тэр ажил дээр чи ерөнхийдөө description бичсэн байгаа шүү дээ. За та манай ажилд орсноор манай компанид орсноор ийм одоо тэ benefit-уудыг ингээд авнаа, ийм мөр ашгийг авнаа. За тэгэнгүүтээ тань ямар зүйл ингээд challenge-ing байх юм бэ? Ямар зүйл хэцүү байх юм бэ гэл ингээд бүх description байдаг шүү дээ ажлынх нь. Тэдрийг нь маш сайн унших хэрэгтэй. За тэгээд түүнээсээ үүдээд одоо тэр ажлынхаа description-ыг харчаад тэр ажлынхаа товч танилцуулгуудыг ч гэсэн жижигхэн өөрчлөлт юу нөөрт чинь сайн байх шүү яг үнийг хэлэхэд. За тэгээд дараагийнх нь болохоор яг юу юм бэ гэх юм бол story буюу одоо өөрийнхөө өмнө нь ажиллаж байсан туршлагуудаасаа үндэслээд нэг тийм жижигхэн түүх маягийн зүйлүүд бэлдэх хэрэгтэй. Одоо яг тэр таны ажилд орох гээд байгаа байр чи яг ямар энэ одоо жоохон customer юм уу үйлчлүүлэгчтэй ингээд холбоотой байх юм бол ер нь хүмүүс ихэнхдээ жишээ нь how do you handle a difficult customer буюу таарч исэн одоо хэцүү хэрэглэгчүүдийг та хэрхэн одоо handle хийж хэрхэн та проблемыг шийддэг ч юм уу те иймэрхүү асуулт асуудаг. За энэ асуултан дээр ингээд хойм байгаад сонсоо тэгээ дараа нь ярилцлаг ч юм уу те зүгээр ийм basic зүйлүүдийг ерөөсөө хэлж болохгүй яг хэлж болно л доо. Гэтэ энэ чинь ерөнхийдөө хүн болгон хэлдэг штэ. Тийм биз дээ. Тийм учраас яг өөртөө тохиолдсон туршлагаасаа хуваалцах юм бол энэ хүмүүст айгүй таалж идэг. Ерөөсөө star буюу STAR. Тэгээд ийм дөрвөн алхмаар та юм сторигоо бэлдүүлдэг. S нь болохоор situation, T нь болохоор task, A нь болохоор action, R нь болохоор result. Тэгээд situation тэгэл нөхцөл байдал нь юу байсан те? T нь буюу task нь болохоор би юу хийх ёстой байсан те? Action гэх юм бол за би тэгээ task-а бодчоод яг ямар үйл хөдлөл ямар action хийсэн те? Тэгээ R нь болохоор result буюу миний үр дүн ямар байсан. Ерөөсөө л ийм дөрвөн аргаар та бэлдвэл story-га өөрийнхөө тэгээ жижиг хэмжээний түүхийг бэлдвэл good. Тэгээд зүгээр нэг story дээр 1 минут ч юм уу 2 минут тэгээ гол нь яриагаа маш сайн бэлдэх хэрэгтэй шүү. За тэгэнгүүтээ араас нь ажлын ялсанд бэлдэж байгаа учраас тэгээ ямар одоо basic асуултууд байна те. Ингээд байнга ирж байгаа ямар асуултууд байна. За тэрнээр миний түрнээс introduce yourself буюу өөрийгөө танилцуул. Хоёр дахь нь та интернетээс саад жишээ нь яг таны ажлын байранд тохируулаад мэдээж бас асуух асуултууд нь camera окей. Асуух асуултууд нь өөр байж дараа тийм учраас та Google дээр те одоо жишээ нь менежерүүдэд ямар асуулт асуугддгийг. За жишээ нь ингээд accounting байх юм бол нэгтлэн бодож бас ямар асуулт асуудаг гэх мэдчлээ. Урд нь болохоор миний тэр хэлээд байгаа Glassdoor вебсайтыг ашиглаад үзээрэй. Тэгээд тэн дээр нь өөрийнхөө position-ыг бичээд тэгээд тэр position-ыг бичингүүд нь тэнд нь interview гэж байгаа за ярилцлага гэх. Тийшээ дараад орох юм бол яг тэр таны position дээр ямар хүмүүс интервью өгж ийсэн. За тэр интервьюд нь ороход ямар асуулт асууж ийсэн. Та тэр хүмүүс юу гэж хариулсан гих мэдчихлээ. Ингээд аюу хэрэгтэй зүйлүүд байдаг байхгүй Glassdoor дээр. Тэгээд тэр бүгдүүдийг бичиж аваад та өөрийнхөө жижиг хэмжээний story хийгээл. За тэгээд ингээд дээрээс нь жоохон те нөгөө нэг менежерүүдэд хайлуулж урсуулах ямар өгнүүд эдийн зүгээр бэлд. Тэгээд интервью бэлтгэхэд чинь бас нэлээд хугацаа орно те. Ажил хайхад нэлээд хугацаа орно. Интервьюд бэлтгэхэд нэлээд хугацаа орно. Өөрийнхөө сэтгэл санааг бэлтгэхэд аюу хугацаа орно. Тийм учраас ингээд маш зөв цагаар зөв төлөвлөгөөтэй явах хэрэгтэй шүү. Ажилд орох байгаа хүмүүс. Би тэгээ энэ дунд ингээд айгүйх алдчихсан, онжсэн зүйлүүд айгүйх байгаа. Интервью дээр штэ ямар үе шатууд байдаг вэ гэх юм бол 3 үе шат байдаг заяа. Хамгийн ихнийх нь та интервью сонгогдлоо гэхэд те phone screen гин заяа. Тэгээ phone screen дээр нь яг юу ярьдаг вэ гэх юм бол энэ үсрээд нэг 5-10 минутын зөвөр утасны ярилцлага гэдэг хамгийн ихний алхам. Тэр хүмүүс нь зүгээр утсан дээр хараад ингээд таныг зүгээр ерөнхийд нь ингээд зүгээр дуу хоолойгоор чинь ямар хүн бэ гэдгийг дүнжиж байгаа байхгүй. За энэ хүн ингээд манай юм тохирох хүн байна уу үгүй байна уу те. Утасны интервью дээр ер нь бас айл болох тэгээд өөрийгөө ойлгуулах хадал байх хэрэгтэй. Гэтэ ерөнхийдөө та нэг юм яриад байхгүй нөгөө талын хүмүүс нь за ингээд энэ ажлын ингээд position ийм одоо responsibilities буюу хариуцлага бид нар ингээд шаардж байгаа ийм чадваруудыг шаардж байгаа та чадах уу гэдэг одоо зүгээр тэр ажлынхаа description-ыг тань тайлбарлаад өгч. Тэгээ дараагийнхаа интервью ингээд дараагийнхаа ярилцлагыг тоолдог байхгүй. Тэгээд хоёр дахь нь болохоор call хийн заяа тантай ингээд уцаар ярина. 30-аас 1 цагийн хооронд 30 минутаас 1 цагийн хооронд уцаар ярьдаг байгаа. За энэ дундаас эхнээсээ миний тэр хэлээд байгаа яг асуултуудыг асууна. Жишээ нь юу гэдэг нь та одоо яаж ингэжсэн бэ, тэгжсэн бэ, таны өмнө нь experience-ууд ямар энэ ажилтай ямар холбоотой ч гэдэг юм уу те. Тиймэрхүү асуулт асууна. За тэгээд би тэр бэлдээрээ гэдэг чинь тэр ахгүй юу. Тэгээд бас та сандарч болно те. Тийм учраас тэгээд
маш сайн бэлтгэл хэрэгтэй шүү. Practice makes perfect. You know it. За тэгээ 3 дахь нь хэрвээ та 2 дахь дээр тэмцэх юм бол таны 3 дахь ярилцлагыг мэдээж энэ хүмүүс тоолох байгаа. За тэгээ 3 дахь ярилцлаган дээрээ on site буюу face to face хамгийн хэцүү гэтээ хамгийн сүүлийнх нь. Энэ болохоор ингээл нэг хүн ингээл хажууд нэг хүн ч биш заяа бүр ингээ 3 4 хүн ч байж магадгүй. Өөдөөс ч харж суучаад та яг яагаад манай ажилд ормоор байгаа? Яг яагаад манай компанийг сонгож байгаа? Яг яагаад гэл ингээл асуу. Тэгээд энэ бүгдэнд нь угаасаа бэлдэх хэрэгтэй те. Зөвхөн ингээд энгийн асуулт story нэрээс тэгээд би яг яагаад энэ ажлыг сонгох болсон, яг яагаад энэ компанийг сонгох болсон, надад яг юунд таалагдсан ч гэдэг юм үү те. Энэ бүх асуултанд бэлдэх хэрэгтэй шүү. Окей? За ерөнхийдөө нэг иймэрхүү зүйлүүд байд юм аа. За тэгэнгүүтээ ярилцлага дундаа штэ. Хамгийн сүүлийн ярилцлаганд менежерүүд чинь танаас what do you have for me гэж асуу. Гэхдээ do you have any questions гэж асуун заяа. Надад танд ямар нэгэн асуулт биднэрт байна уу? Биднээс асуух ямар нэгэн зүйл байна уу гэж асууна. Үгүй байхгүй гэж хизээж битгий хэлээрээ. Never and ever. Хизээж битгий хэлээрээ. Яагаад гэх юм бол энэ хүмүүс яг одоо өөрсдөөс нь юу асуух чинь гэдгийг бас айгүй хүлээдэг байхгүй юу? Тийм учраас болж игэл айгүй гой асуултууд асуух хэрэгтэй. Гэхдээ okay, what do you like to do? What do you do on your leisure time гэх юм уу? Энэ тэнийг асуултууд асууж болохгүй. Тэгээд хэрхэн бэлдэх вэ гэх юм бол энэ ерөнхийдөө ингээд зөвхөн менежерүүд нь танаас асуулт асуухаас илүүтэйгээр та бас өөрсдөө тэндээс нь асуулт асуух боломжуудыг өгж байгаа байхгүй юу? Яг ямар нэгэн мэдгүй зүйл юу вэ гэдэг юм уу те? Зөвхөн нэг тийм хэрэг үнэхээр асуултаа гол та өөрийгөө ямар нэгэн асуултуудыг асууж болно. Гэхдээ би 4C гэдэг одоо энэ стратегигаа та бүхний яваасаа гэж хүсэж байна. Энэ планер, энэ төлөвлөгөөгөөр одоо асуултаа асуугаасаа гэж хүсэж байна. За 4C-г нь яг 4C яагаад штэ энэ чинь яг ямар утгатай гэх юм бол эхнийх нь түрүүний хэлсэн шиг culture, connection, challenge and close. Culture гэдэг нь соёл гэж байгаа заяа. Та бүхэн яг асуулт асуухдаа яг энэ дөрвийн дарааллаар асуувал ер нь айгүй оновчтой гэж би хэлмээр байна. Culture гэдэг нь соёл гэж байгаа. Яг яагаад соёл гэж байгаа юм бэ гэх юм бол та хамгийн түрүүнд тэр компанийн соёлыг, компанийн culture-г асууж болно. Жишээ нь ингээл хамгийн ихнийхээ асуултанд ер нь асуулт асууж байгаа бол жоохон ухаантай юм шиг асуулт асуух хэрэгтэй шүү дээ. Нэг олон талаар уншаад тахгүй. Тийм учраас хамгийн ихнийх дээрээ те okay. What's the company's culture here? Гэдэг юм уу те. Одоо ингээд компани болгонд өөрийнхөө соёлууд нь өөр байдаг. Жишээ нь Amazon бол одоо хэрэглэгчүүдээ бол хаана гэж үздэг те. За миний одоо ажиллаж байгаа Assurant гэх юм бол болгонд тэгш хэрэг байдаг гэсэн утгаар одоо нэг тиймэрхүү бас соёлтой. Тийм болохоор ингээд компани болгоно өөр соёлуудтай байдаг учраас таны хамгийн ихний асуулт what's the company's culture here гэж асуувал бас гоё ээж болох юм те. За тэгээ хоёр дахь нь ингээд хүмүүс нь хариулаад дуусныхаа дараа та connection гэж харилцаа холбоо. Яг connection яг ямар connection үүсгэх гээд байгаа юм гэх юм бол та менежертэй таалагдахын тулд менежерийг нь өөрсдийнх нь талаар яриулах хэрэгтэй. Ямар асуулт асуух хэрэгтэй гэх юм бол жишээ нь how did you end up working here гэдэг юм үү те. Та яг яагаад энд ажилд орохыг сонгосон? Why did you choose this company? Та хизээдээ энэ компани ингээд ороод ажиллаад эхэлж байж гэдэг юм үү те. Ажилтай холбоотой, бизнестэй холбоотой. Дээрээс нь ингээд бас гоё асуулт асууж чинь. Тэгээ дээрээс нь ингээд connection-ээ харилцаа холбоогоо үүсгэж чинь. Ингээд connected. Тэгээ та яг яагаад энэ компанид ажиллахаар болсон? Танд яг энэ компани юу таалагдсан гэдэг юм үү те? Ийм асуулт асууж болж байна. Тэгээ 3 дахь нь болохоор challenge буюу одоо энэ проблем байгаа шүү дээ. Талаар ямар асуулт асуух вэ гэх юм бол okay, what would be my biggest challenge гэж асууж болж байна те. What would be my biggest challenge? Яг би энэ ажилд ороод миний хамгийн том challenge нь юу байх юм бэ те гэд өөрийгөө express хийж чинь. Дээрээс нь challenge-аа асууж чинь. Би энэ одоо ажлын position-ыг би анхаарч байна. Би ингээд цаашдаа бас те ингээд яг миний challenge юу байх юм бэ? Та менежерийнхаа үднээс миний challenge-ийг ингээд хэлээд өгөөч гэд ингээд бас хөөрхөн те жижигхэн хэмжээний connection үүсгэж байгаа байхгүй. За ингэж асууж болж байна. За хамгийн сүүлийн close нь болохоор ямар хөө асуулт асууж болох вэ гэх юм бол what would be my next step те миний дараагийн алхам юу вэ? Би дараа нь юу хийх ёстой вэ? Ямар нэгэн бичүүгээр нь бүрдүүлж өгөх ёстой вэ? What's my next step? Яг тэгэл асуу. За тэгэл ингээл энэ дөрвийг close болоо. Интервью дээр тэнцлээ. Нэг иймэрхүү зүйлүүд байна. За ингээд өөрийнхөө те 2019 оны 2 сараас эхлээд сурч мэдсэн бүх зүйлүүдээ ингээд бас хөөрхөн багцлаа товч тодорхой ингээд та бүхэндээ яриад өглөө авахын аваарэ хайхын аяарэ ихийг нь гэхдээ хэрэгтэй шүү.
Тэгээ хүн болгонд гэхдээ одоо яг яаж тэ хэрхэн зүйлүүдийг бүгднийг одоо ямар замаар туулахыг би бас мэдэхгүй байна. Гэхдээ миний туулсан зүйлүүд гэх юм бол би 2019 оны 2 сард бүх бичиг баримтуудаа материалуудаа бүрдүүлээд өгсөн. За тэгээд тэр хугацаанд би ингээл ажил олох гэж бол нэлийн айгүйх жоохон төөрөлцөн гэх юм уу да жоохон lost болсон би. Айгүй lost болсон. Угаасаа үнээр хэлээ би яг ажил яаж хайхаач мэдгүй, resume-гээ яаж ололтоо болгооч мэдгүй, cover letter чих үү. Тэгэхээр би ерөнхийдөө өөрийгөө 0-оос эхэлсэн гэж бол хэлж болно. Ажил олохгүй ч юм уу ямар нэгэн ажлын санал мал авахгүй, интервью ярилцлагын зүйл мэл олохгүй болоод тэгэхээр ингээд хүн амар ингээд айж эхэлт юм бэлээ. Миний OPT card LED нэгсэн 6 сард. Тэгээд тийж яхаа тэгээд ямар ч ажилгүй бүр айгаад эхэлж байгаа. Ямар хот руу нүүхэж мэдгүй, хизээ нүүхэж мэдгүй. Тэгээд ингээд бүх юмдаа ингээд амар lost төөрөлдсөн. Тэгэл байж байхдаа би ингээд ганцаараа юу ингэж чадахгүй байна. Гэт юу чөлөө цагаараа дандаа ингээд жижиг хэмжээний видеонууд үздэг байсан интернетээр. Тэгэхээр угаасаа YouTube ч тэгэл хүний бас гинийн багш те. You guys know it. Тэгээд YouTube-ээр одоо хэрхэн ажил олох уу, хэрхэн ажлын ярилцлаганд бэлдэх үү, одоо resume-гээ хэрхэн одоо сайн professional бүр илүү гоё болох уу те. Иймэрхүү зүйлүүдийг айгүй их судалж мэддэг гэсэн. За тэгээд энэ дундаас бас айгүй их зүйлүүдийг сурсан. Бараг хүн нэг одоо ажилд apply хийх юм бол сарч хүлээж мэднэ. 2 сарч хүлээж мэднэ. You guys never know. Тийм учраас ер нь аль замаар сэргэлэнтэж зөв аргыг тэ хин хамгийн түрүүнд сэтгэж олно. Тийшээгээл тэгэл тэр хүн тэр ажлыг авна. Тийм болохоор ерөөсөө хүлээгээ суух хэрэг байхгүй даа. Байхгүй. Битий хүлээ угаасаа болдгоо байлээ. Би зөндөө хүлээсэн. 5-6 сар хүлээсэн заяа. Тэгээд 6 сард би хамгийн ихний ажлынхаа ярилцлагыг нөгөө нэг Amazon Go-с авчихсан ахгүй. Тэгж явахдаа бурхан минь амар баярлсан. Би бүр тэгэл өдөрт бараг 5-аас 10 ажлууд руу ингээл санал явуулалсан зөв ч юм хийгээд байгаа нь мэддэхгүй, буруу ч юм хийгээд байгаа нь мэддэхгүй. Тэгээд бас нөгөө таньдаг агч нараараа дамжуулаад нөгөө нэг гайгүй компанид ажилладаг хүмүүстэй ингээд танилцаад өөрийгөө refer хийлгүүлжсэн. Тэгээд би нэг Amazon-аас ярилцлагын юу аваад хүсэлт аваад тэгээ ярилцлагад ороод тэгээд 7 сар Seattle нүүж ирээ. Тэгээ Amazon Go-д би нэг 4 сар ажилласан 12 сар хүртэл. Тэгээд 12 сар хүртэл ажиллаад тэгтээ надад нэг амар таарсан ажил биш байсан болохоор би ажиллаа сольсон. Туршлага ингээд баг хэмжээний гэсэн ингээд жоохон туршлага надад суудсан юм уу одоо ойлгодог болсон учраас ингээд дараагийн ажилдаа бол би бас товтой ингээд байнга apply хийгээд нөгөө нэг LinkedIn, Indeed, Glassdoor дээр бүгдэн дээр амар strong profile үүсгээд тэнгууд ингээд над руу ингээд өөр компаниудаас хүмүүс амар холбогдоод ирж байгаа байхгүй. Ингээл чи манай компанийг сонирхож байна уу гэх юм бол ингээд бүгдээрээ ярилцлага тавлаа ингээд тгийгээл айгүй олон хүмүүс юм бичээд эхэлж байгаа юм. Тэгээд тэр дундаас би ингээд харж байгаа л олохын голол шилжил. Гэтэ ерөнхийдөө бол тэгээд нэг амар өмнө нь туршлага байхгүй бол дадлага мадлага хийж байгаа бол ажлыг нэг голоод хэрэггүй гэж бодож байна. Яг ажил сонгохдоо ганц 2 зүйлийг харах хэрэгтэй. Тэр нь нэгдүгээр таны мэрэгжилтэй холбоотой байна уу? Хоёрдугаар цалин нь ерөнхийдөө гайгүй байна уу те. Ер нь ихэнхдээ entry level-ийн ажлууд бол тэгээд цалин бол нэг дундаж одоо тэгээд цалингийн доод хэмжээнээс чүд дээгүүрл байдаг. Тийм учраас тэгээд хэрэг өөр хот мот руу нүүж байгаа бол эхлээд cost мостэй тэр хотын костуудыг мэдээд одоо би ингээд энэ ажлыг дан ганц энэ ажлыг хийгээд миний ингээд амьдралын хэрэгцээг ингээ хангаж чадах нь тэр зүйлүүдийг бас бүгдийг сайн судалж үзэх хэрэгтэй. Гэхдээ бас ирж байгаа бүх ажлуудыг голоод авах хэрэггүй маш зөв сонголт хийгээрэй. Тэгээ би одоо болохоор Assurant-д ажиллаж байгаа. Collection Specialist дээр ажиллаж байгаа. Risk Management Company зөвхөн Seattle биш өөр ингээд Global Company гэж хэлж болно. New York-д хамгийн одоо том headquarter барилганд байдаг. Бас миний одоо ингээд миний хэлж байгаа ч юм уу та нарын бодож байгаа шиг тийм амархан зүйл бол биш шүү. Хичээх хэрэгтэй зөвхөн ингээд ийм green card авах гэж эсвэл ийм sponsorship авах гэж би энэ мэрэгчлийг сонгож байгаа гэж тэгж болохгүй зөвхөн өөртөө зөв мэрэгчлийг сонгох хэрэгтэй тэгээд өөрийнхөө чаддаг зүйлийг сонгох хэрэгтэй ажлын байранд орж байгаа бол өөртөө бас бүр амар том хэмжээний чаленж бол бас өгөөд хэрэггүй зүгээр зөвл зүйлээ сонгоорой гэж хэлье да. Тэгээд нэмэл байна да. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа түр баяртай. Хэрвээ асуух байх юм бол dnagg009@gmail.com ишээгээ бичээрэй. dnagg YouTube channel дээрээ subscribe хийгээрэй. Дараагийнхаа видеоноос бити гоцроорой. Тэгээд гоцроод ингээд энэ видеонууд ингээд доошоо ингээд ороод тох тусам ер нь тэгэл хэцүү болно шүү.